өдөр дэлхийн зомбиор дурчхүүл яах вэ? Өнөөдөр та нарт хөгсдийн халах сургуульгээд хамаг нерв бараад хайсан нэмийг ярьж өгье. Бид хоёрыг бүр анх эхлэхээс ахуулаад үзсэн хүмүүс бол мэдэх бах. Манай хамгийн анхны оруулсан аним минэсэн. Би тэр үедээ тэнэг гэж бодсон хэсгүүдээ шүүмжлээд бухимдлаа ил гаргачмаар байсан боловч анхны бичлэг болохоор айд санаа зовоод хилээ хацаад өнгөрсөн байдаг юм. Тэгэхээр энийг дахин шинжилсэн шинэ үйлбэр гэж болно. За ингээд аним лугаа харцгаая. You are my special. Хичээлээ таслаад эморон зогсож буй энэ залууг Такаши гэдэг. Эморч буй шалтгаан нь багын найз Рейн үр залуутай үргэлжчихсэн. Такашич багада надтай суун гэж чигчийн хуруугаараа амлчаад яаж чадчихна гээл. Ядч хаад хажуугаар нэг балиар яштай ягаа өстэй юм тэнэгээр нь дуудаж байгаад явчихамаа. Тэр бол Такашид сайн өөрнийг багын найз нь. Цэн дээрээ гээл дуудчих. Харин удалгүй нэг сонирхөн сургуулийн хашаа мөргөөд эхэлтий. Яаж чарсан жирийн хүн биш. Гэтэл хамгаалагч цагдаа дот хооронд шаал балай хаалгаар гараа гаргаснаа өнөөхийг чинь заамдж авч гин. Яах гэж байгаа. Харин өнөө сонирхөн нь яалтчгүй зомби болж таарваа. Ийхүү хамгаалагч хазуулж зомбины тахал сургуулийн хашаа дотор халтандаа. Болсон зүйлийг харсан Такаши сайн өхөр ээлгөө очоод "Яви, хүмүүс үхээд байна" гэсэн чинь нөгөөх нь гахаад "Юугаа яриад байгаа юм бэ?" гин. Гэтэл Такаши Рейг шууд алгатчул яах вэ? What the fuck? Рей нэ залуу хисаа шичгэн сонингар найз охиныг нь алгатаад яхад яадаг ч үл юм байна. За ямар тач Такаши Рей хисаши 3 гараад гүйжсэн чинь нэг хуурцсан багш тэднлүү дарваа. Уг нь хисаши өнөөхийг нь барьж авсан. Данч зомбийн толгоогоо эргүүлээд хисашиг хазчдээ. Такаши л сайн болох швтээ. Такаши гацж таг гүлэрч зогсож байснаа өнөө багш зомбиг алж чаддаг. Лав хот тэр чигтээ халдвар төртжээ. Сургууль дотор үүмэн дэгдэж хүн болгонгүйгээл идэж идүүлээл. Хоёр охин хүртэл хоёлаа хизээч салахгүй сайн найзууд гэж явж байгаад зомбитэй таарснаа. "Тавиач чи" гэд шууд түлхчтэй юм байна. Зарим хүмүүс эмээ хорлж, зарим нь тултжээ. Харин нөгөө талд манай гурав дээвэр лөө гарч шатыг хаажээ. Өнөө хисашийн засаар бөөлжж намайг алаад өгөөч гэж гуйгаал. Харуул хазуулчаад шууд хувирсан байхад энэ одоо хэрч удаад байгаа. Такаши түүнийг алдсан бишрээ. "Чи яах гэж алж байгаа? Намайг түнтэй үерхчихсэн гэд атархаж байсан бидтэй чи" гэж гуцдээ. Такаши жуурлаад явах гэлээ. Гэтэл өнөө Рей чинь хойноос нь гүйж ирснэ. "Бити яваач те надтай үлд" гэд тэрвэрлэн. Рейн аав нь цагтаа юм байл да. Уг нь ярих гэж оролцсон ч үүмийн самуунаас болоод болсонгүй. Ямар тач өдрийн төгсгөлд сургуулаас хэдэн хүн амьд үлдэж чаджээ. Цүн дээрээ эмч, кендо клубын ахлагч Сайко уу ашигладаг мэрэгэн бууж. Ийхүү амьд үлдсэн хэд маань нэгдэж нэг баг болоод гэр бүлүүдээ нэг нэгээр нь шалгахаар боллоо. Зомбинууд ч хардаггүй чимээгээр л дайрд юм байна. Уг нь манай хэд өөр хүүхдүүдтэй тарч амжилттай явж байсан ч нэг салгалсан юм нь барьж исэн юм шатанд цогчноо. Яхаараа зомбитой юм дээр дандаа ийм юм болдог байна. Ингээл бүх зомби тэднэлэг үүж байгаа юм да. Өнөө чимээ гаргасан гарч баригдаад зомбид идүүлнэ. Гэхдээ хамгийн өрөвдөлтэй нь найз охин нь цогт холамжтай байсан мөртлөөсөө л буцажгүйгээд цогтаа өгдөг. Харин манай хэднийг автобусанд суугаад амжижээ. Гэхдээ яг явах гэтэл тэр цаанаас нэг шилтэй багш сурагчтай дагуулсаар ирж байна. Яасан сайн багш вэ гэтэл хөлөө гимтээсэн сурагчаа шууд өшгөлж орхиод гүйчтэй. Инээс нь л ямар хүн гэдгийг харагдаж байгааз ягаад ч юм Рейл энэ багшийг оруулсандаа харамсандаа гэд түүнд их л дургүй байна. Удалгүй автобус өндөрлөг газар очиход л хот ямар хөө байдалтай байгаа нь тод харагдлаа. Нөхцөл байдал их муудажээ. Гэтэл хойно сууж исэн гар ингээд яваад байвал бид бүгдээрээ үхэн гэд эхлэвэ. Тэгэхээр нь "Тэгэд чи ямар агаан" гэсэн чинь шаал дали зүгээр чив чимээгүй сууж исэн Такаши руу зааснаа. "Энэ залууч чинь төвчгүй байна" гэж авдээ. "Балаа юм чинь яагаад байна" гэсэн чинь шилтэй багшаас л болсон бололтой. Нэрээ шууд шилтэй багш бидэнд удирдахч хэрэгтэй. Тэр нь би байх ёстой гэд онно. Харин өөд дургүйцсэн Рей шууд л гараад явчлаа. Такаши уг нь аргахдах га дараас нь гарсан. Даан чөдлөхгүй зомбитэй автобус сонголтоо тэднийг тусгаалцнаа. Ийхүү яалтчгүй болсон хоёр маань бусадтайгаа уулзах газар тавлаад салцгаандаа. Такаши Рей хоёр замдаа мотоцикл буулдагч бензинэнд дуусгана. Ядж хаад зүгээр ч явчихгүй амар токсик дан хэрэлдчихнэ. Рей Такашигаас "Тусламж ирэх болов" гэж асуусан. Тэгэхээр Такаши "Ирэхгүй хаа, эргэн тойрноо харлаа" гэд хэлчихнэ. Энэ л буруудлаа. Рей шууд л "Чи дандаа буруу үед буруу юм ярьж байгаа юм" гэд нэг хэрүүл эхэлнэ. Удалгүй шатхуунд хүгэх газраас бензин авах гэсэн боловч Такашид мөнгө байдаггүй. Гэтэл Рей "Арчаагүй" гэж авдээ. Өөрөө арчаатаагаараа мөнгө гаргаж тэгээд
Такашич мөчөөгөө өсөнгөө. Танай Хисаши шиг байгаагүй дуучлаарэ гэд шинэхэн шархан дээр нь даалт садлаа. Чааваас нь Рэй бүр Такашигаас дэлдчихдэг болчих. Ямар ч тач хэрүүлэн ашгүй дуусаж Такаши мөнгө олохоор дэлгүүр орно. Данжин хойгоор нь гаж дантай амтан Рэйг барьцаалсан байдیں۔ Зомбинуудаа яа гэж яхад энэ хажуугаар нь юу гэдэг. Такаши азар төрөн болсон буугаараа түүнийг шархтуулаад зомбины хоол болгоод явуулчихна. Одоо бүр хүмүүс нь хүмүүсээ алдаг болчих. 153 жилийн түүхтэй Японы Morinaga брендийн Dark Chocolate сар шинийн giveaway зарлжээ. Сонгогдсон 100 хүнд Morinaga брендийн Япон амттны багц бэлгэлэх юм байна. Нэрээ зөвхөн Instagram дээр зарлагдаж байгаа шүү. Хэрхэн олцохой гэвэл маш амархан. Нэгт мэдээж Japan брэнд Morinaga хаягаад авах. Хоёрт сар шинийн баярын өдрүүдэд хайртай дотны 2-оос дээш хүмүүстэйгээ дээл гоёлоо өмсөд Dark Chocolate-ыг хувааж идэж байгаа аз жаргалтай зураг Instagram-да Sharing Love цагаан сар Dark Morinaga Mongolia хаштагуудыг ашиглан нийтлэх. Гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон гээд хинтэж зургаад оруулсан болно. Бас нэг хүн хэдэн жудаа оролцож болно. Бус хугацаа 2025 оны 3 сарын 10. Азтан Japan брэнд Morinaga Instagram хаяг дээр тодруулнаа. Бас стори биш заавал пост оруулах ёстой шүү. Нэрийн их сургуультай хийсэн судалгаагаар Dark Chocolate-ны сүүний амт нь аз жаргалын мэдрэмжийг төрүүлдэг гэж гарсан. Тэгэхээр хайлтыг Dark Chocolate идэж жаргалтай болчихно. Хайртай хүмүүстэйгээ хуваагаад giveaway дэж очих нь штэ. Dark Chocolate-аас CU GS25-ын бүх салбараас аваарай. Харин нөгөө талд автобусан дугаа хүмүүс хотоос гарах цорын ганц гарцсан дээр гацсан байдаг. Нөгөө шилдэг багш чинь дагуулж ирсэн сурагчдынхаа толгойг эргүүлээл бараг шашны толгойлогч болох нь. Такашигийн бүлгэмл тархиа угаалгасангүй. Эцэст нь тэсгээ байгаад гарахдаа гүүрэн дээр зомбинуудад бүслэгдчихнэ. Гэхдээ энэ үед Такаши Рэй хоёр мотоциклтойгоо нисэж дэшээ гарч ирээл хэдэн зомбиг нүсэрч иргээл аландаа. Хэдийд зомбинуудыг алсан ч машингүй болохоор хол явах боломжгүй. Тэгэхээр эхний ээлжинд нэг шөнө эмчийн найзын хоног төрүүлэхээр болно. Охтыг санаа амар усан дарах үеэр хөвгүүд зэгсхийн сефиг онгойлгожээ. Эмчийн найз нь тусгай хүчний ажилтан л юм шиг байгаа. Гэрт нь хориотой буунууд хүртлээдэг за. Нэрээ манай мэрэгэн бууч чинь дээр үед Америк явж цэргийн хүнээр яаж будахыг залгаж байсан болохоор л будахтаа сайн байж. Будалгүй зураг тасаахад сэтгүүлчид зомбинуудыг аллах хилэгдэг өвчин туссан хүмүүс гэж яриад идэг. Бас дээгүүр албан тушаалтай хүмүүс хөл хорой тогтоож хотоос хинч гарахсгүй гэдэг тушаал өгснөө өөрсдөө нисээд явцсан байдаг за. Хөрхий цагтаа нар тушаалыг нь дагаж гүүрэн дээр буутаа загсана. Цагдаа нар нь ядж хахад үнэн бүтлгүй буудаж байгааг нь л харчих. За толгойг нь бай гэхэд хөлөгийн чондгоонаас эсвэл албаар замлуу буудаад айлах гээд байгаа юм болов уу? За мэдгүй. Дайны хажуугаар дажин гихчээр хідэн хүмүүс хөл хоройгоо зогсоо. Энэ вирус чинь засгийн газраас гаргасан биологийн зэвсэг үсттэй. Бидний гүүрнээс цааш гарах гэ бослог гаргаад идэв. Цагдаа нарч болохоо байгаад сүлдээ бүр толгойлогч нь буудаж алхтаа таллаа. За гэтэл удалгүй юмч уснаас гарч ирснээс согтуу юм шиг тэнэгтэй дуннаа. Энэ Рэй юмч хоёр нууцаар архив байгаад үтсэн машин. Яг согтсон юм шиг байгаад идэг за. Ганц зэрүүлэх нь сайколог шиг байна. Сайког хоол хийж байхаагаар Такаши Рэйтэй шатан дээр сүм ярилцлаа. Рэй Такашид Хисаши үргэлж намайг гониглох үед сонсдог байсан. Чи харин дандаа уурладаг гэвээ. Такашич би ийм үед жаргалтай сарайлж чадахгүй гин. Тэгсэн Рэй чи дандаа л ингэх. Хисаши бол гэд бүр юм л бол нас орсон найз залуугаас өгөхөд болдоггүй. Такаши дэлбрээд амаа тат би танаа Хисаши биш. Байнгын Хисаши гэд буцаад ах юм. Би тэнийг чинь алдсан. Яаж ч байсан би заавал амьд үлдэх болно гэж уурлаад байлна. Гэтэл гинт өнөө Рэй чин Такашиг үнсгээд ойртдیں۔ Ардуур нь хайрын дууч яваад ах шиг. Найз залууч нь өчигдөр нас бараагүй мүү? Харин удалгүй гадааныг нохоогцч эхэллээ. Юу юм чимээвэ гэд хартал аав охин хоёр гүйж ийн. Охины аав нь нэг хашаалуу орж хаалгыг нь хагаад хүүхдтэй яваамаа оруулаач гэд гэрийн хаалгыг нь нүднэ. Гэтэл гэрийн эзэд аавыг нь алснаа. Уучлаарай гэд хаалгаа хаачдээ. Охин ч чангаар уйллаа. Гол нь түрүүн хасан хашааны хаалганд гарах үедэн цэлийгээд нээлттэй болсон мэдэг за. Анимны алдаа юм бах та. Охины орлох дуунаас болж зомбинууд цуглахад манай хэд охиныг аврахаар шийдвэ. За тэгэл бөө юм болсны эцэст Такаши охиныг үрж хашааны нэгөр алхаж байгаад авардаг. Харин нөгөө талд Америкийн ерөнхийлөгч хүртэл хазуулсан байдаг за. Энэ анимын цэрэг цагдаа нар манай ахлах сургуулийн хэдэж дор байгаа юм да. Манай хэд машинаар нуур гаталж байна. Өчигдрийн жахаа охин амар жаргалтай инэ гэд чангаар дуудуулаад. Аав ч өчигдөр насарчаагүй мүү? Бас энэ Рэй Такашид сайн болсон юм уу яшээ? Такашиг сайкотой хардаж чимхэж авч ийн хүү. Ямар ч тач хамгийн ойроор нь тэд цөндөрийн гэрт чор шийдлээ. Хотын захаар ямар ч зомби байхгүй байсан мөртлөөсөө л төвөр нь дүүрэн зомби. Уг нь өөр замаар явах гэсэн ч гайвалж хашлахтай байдий. Манай хэд хашлахлуу хүрээд мохортож өгцөм тоормслоод Рэйг шидэж орхиноо. Такаши ч хүлтэйгээ эвлэрч Рэйг тэрснээ гинт мэргийн санаа олно. Рэй цээжийг тулгаараа болгож байгаад зомби лөө буудах.
Заавал ингэх хэрэг байсан ч юм уу, гүү ч юм уу. Зүгээр тэр хашлагныхаа цаан гарчаач дээ. Ямар ч тач Сайко тэрхэд бөөнөө маш сайн тулалцсан ч өдрийн төгсгөлд ядарчээ. Гэхдээ Такаши өөр зөвлөгөөж зомбинуудын анхаарлыг өөр дээрээ татгаар шийддэг. Уг нь Сайко түнтэй цуг гүйж тэр цаана очиод чимээ гаргасан юм. Даанч бүх зомби тэднлөө ирэхсэнгүү. Хашлагын тэнд байгаа хэдлөө одоо ч зарим нь алхасаар. Чаваас түн дээрээ бүр хөдлөгч тэнхлүү болчих. Харин үүнийг харсан мэрэгэн бууч жаах хойхонд чи энэ хашлагыг даваад үсэр гэж юм. Яа авааштай одоо л цуг даваад үсэр гэж бодтол энэ эргүү юм чинь охиныг хашлаг давуулснаа өөрөө наана нүлдээд зомбинуудтай тулдах нь хөөе. Гэтэл нөгөө охин үгүй аав өчтөр өгөхдөө адилхан царай гаргаад байсан. Би та нартай үрд мөх баймаар байна. Намайг битгий орхиоч гэд амар чанга горлоод уйлаад эхлүүл яах вэ? Такашиг арай гэж өөрийгөө золиослоод өөр тийшээ зомбинуудыг татчихад энэ нэг тэнийг юм орилж үлээд эргүүлээд идэг нас. Яа энэ л стресс. Гэтэл ашгүй хашлагны цанаас хүмүүс ирж тэдэнд тусалдаг. Юу хүмүүс юм бол гэсэн цүндэрийг ээж үжээ. За энэ хэд ч яг ингэж аврагдсан байж. Такаши Сайко хоёр майл зомбинуудыг татах гэж хол явцсан болохоор тойрч гэрлүүн очихос өөр арга байсангүй. Ингээд тэд салцгаажээ. Такаши Сайко хоёр их л жаргалтай бараг болцоод байгаа юм шүү. Нэрээ Сайко үнэн кул зомбинуудыг завчаад дунд нь бүр эргэжээ. Гэхдээ хүүхэд зомбинуудыг алах гэснээр сонирн болоод таг гацчлаа шүү. Такаши ч санаан зовсондоо дагуулж цухтаад сүмд нэг шөнө хоноод явахаар болдог. Сайкогийн гацсан нь учиртай байжээ. Тэр 4 жилийн өмнө гаж тамтантай таарсан юм байна. Голногт байгаагүй. Худлаа айсан дээр үзүүлж байгаа цэлмээрээ завчаад алчиж. Цагдаа нар үнийг нь аргагүй хамгаалалт гэд зүгээр өнгөрөөсөн ч хүн алхан Сайкод маш их таалагджээ. Энэ Сайко ч нэр шигээ Сайко л байсан юм байна. Гэхдээ их гэмшиж явдаг гэсэн болтой. Төрөн хүүхэд алах гэж явтал ямар жаргалтай байгаагаа өмнөхөөсөө ч илүү хэцүү болсноо ухаарсан юм байна. Тэгээд миний жинхэнэ төрх юм болохоор би хэнд ч хайлагдах хэрэггүй гэж хэлдэг. Ер нь бол Сайко Такаши тайртай болсон болохоор өөрийн хэрцгий төрхөөдгөнд харуулахаас гэн санаа зовсон юм яасан. Гэхдээ зомби алхад тэр хэрцгий мэрцэг чинь ямар хамаа байна. Бараг алживэл сайн мэдтэй. Такаши харин яриаг нь тасалж Сайко гэснээ. What the fuck? Чи ч өчигдөр хэрэг сайн гэж байгаагүй мүү? Харин өглөө тэднийг сүмээс гарахад ягаад ч юм дүүрэн зомби хүрэлцэн байдаг. Уг нь сүмийн иргэн танд таг чимээгүй л байсан да. Сайко галаад өгөх юм болов гэсэн чинь маяглаад дахиад л хөдөлж өгдөггүй. Тэгэхээр Такаши ард нь гарч нэг мемийг нь бадснаа. Гараа яаж ч бохирдуулсан хамаагүй. Чи бол миний таарч байсан хамгийн кул охин. Тиймээс битгий өөх. Миний төлөө амьдр гэж орилдъя. Энэ одоо яаж урам өгдөг гинөө? Миний амьдралдаа харсан хамгийн тэнэг хэсэг байлаа. Лав Сайко үнийг нь сонсоод бүрэн хүчээ гаргаж зомбинуудыг бүгдийг нь алчна. Ямар тач тэд нэгнээ төссөөр цүндэрийг гэрт очижээ. Цүндэрийн аав маш баян хүн болохоор том хашид амьдарч юм байна. Халдвар тархсныг сонссон даруйдаа бүх ажилчид болон тэдний гэр бүлийг гэртээ авчран хамгаалж байгаа. Уг нь мундаг санагдаж байгаа. Сая өмнө нэхэд гомджээ. Ажилчтай гэр бүлтэй нь 2 хоногийн дотор авчирсан байж намайг өх тоогүй. Намайг угаасаа амьд гарч чадахгүйгээд зүгээр л хайчихсан байна гэж бухимдана. Үгүй нэрнгээсээ л хүн чинь хүүхдээ хамгийн түрүүнд хамгаалахаа боддгоо мó. Цүндэрийн чинь замдаа нэлээд олоодаа өгөх төсөн шүү дээ. Тэгсэн Такаши амар уурлаад цүндэрийг бүр заамдаж дээшээ өргөж сэгсрээд бид нар бүгдээрээ л адилхан чи ядчил гэрийнхнийхээ аюулхүйг мэдчихсэн мэдтэй. Битгий олон юм яриад бай гэв. Энэ юу н боронгтой баха. Нөгөө цүндэрэн ч тиймдээ гэ зүгээр олчул яах вэ? Ямар тач бодлохгүй цүндэрийн аав замын болж хувирсан найзаагаа олонний өмнө сэлмээрэлж харуулна. Хайртай хүн чинь ийм болж магадгүй болохоор сэтгэл зүгээ бэлт. Хүчтэй бай гэж зэрэгжүүлж байгаа нь. Гэхдээ үнийг нь харсан мэрэгэн бууч ягаад ч амар уурлаад дансилам хангалтгүй гэж хэлдэг. Би ч ихтэй юу далийн гуцаад байна гэж хэсэг бодвоо. Тэгсэн чинь энтхийн тамчууд манай хэдийг хүүхч үзээд мэрэгэн буучууд бууг нь өгөхгүй байсан юм л та. Эндээс л бас юм шиг байгаа. Мэрэгэн буучуудгүй 2-3 бууг зойрноос хулгайлснаа энэ минийх гээд тавхгүй. Харин шүүгэнаар цүндэрийн аав ирж нөхцөл байдал намжлаа. Энтхийн хүмүүс бүр шаал балай. Хүүхнээ иддэг вирус гэж хаа байсан юм. Тийм байх боломжгүй гэж байснаа. Та нар зүгээр л биднийг хорж юм хэлэх гээд байгаа үстэй гэд балаараа тэгэлтэй. Гэхдээ л цүндэрээ тэднийг ойлгож байдаг. Учир нь хүмүүс бодит байдлаас цогтхын тулд харахыг хүссэн зүйлээ л хардаг. Такаши үнийг сонсоод тийм юм байна. Сурч авлаа гэж хэлсэн юм. Гэтэл цүндэрээ энэ үгчил чамайг бидний ахлагч болоход тохирч буйг харуулж байна гэвээ. Ингээл Такаши маань ахлагч болов гэж. Гэхдээ цүндэрийн аав Такашид найдсангүй. Сайкод охиноо даатглаа шүү гэд маш хурд сэлэм өгдөг. Яагаад вэ гэсэн чинь Такашигийн сэтгэл зүрх одоо ч тогтворгүй байгаа юм. Нөгөө Такаши нэрэл бодолд орсон сууж байна. Гэтэл Рэй орж ирсэн ээ. Чиний эрт зэрэг бидэнд урам өгдөг гэж хэлдэг.
Тэгээд үргэлжлүүлж эмэгтэйчүүд нэг бол царайлаг, нэг бол тэдэнд анхаарч тавьдаг залууд дуртай байдаг. Би чамайг тийм биш гэж боддог байсан ч чи тийм хүн байсан. Чи өөр хүн сайн байсан ч хамаагүй. Би чамтай баймаар байна. Учир нь чи байхгүй бол би амьд үлдэж чадахгүй гэж авдээ. Такаши өөрт нь ашигтай болчих чиг гин таниусангүй гэдгэлдэг нас. Ямар ч удалгүй Такаши Цундеригийн автод очиж уулздаг. Такаши ойрхон байгаа баг сургууль руу очиж ээжигээ шалгаад Рейн цагтаа авыг хагаад ирэх санаатай байгаа маань. За тэгэл байжсэн чирээ ягаад ч юм буу бариад гүүгээд алгаллаа шүү. Өнөө шилтэй багш чинь хүрээд иржээ. Рейн түүнийг үзэн яддаг нь бас шалтгаантай байж. Энэ багшийн аав нь улсын хурлын гишүүн юм байна. Рейн аав нь харин цагдаа. Цагдаа аав нь гишүүнд ихлээ болоод исэн бололтой. Гишүүн гой хүүлүгээ залгаж наад цагдаагийнхаа охинд муу тавь гэж таалгасан юм байна. Тиймээс Рейн аав хэд гимшиж уйлан байж охиноосоо уурсалдахгүй жийжээ. Уг нь Рей багшийг буудаж чадах байсан ч тэгсэнгүй. Шилтэй багш эвгүй эдэлд ороод хөөгдөд явчлаа. Харин удалгүй сургуулийн эмч найзынхаа дугаарыг санджээ. Ягаав эдгээр найзынх нь гэртний хосон доо. За тэгэл залгаад ярьсан чинь удахгүй утсан болохоо байж хурц гэрэл цацрваа. Үүнээс хойш утас, зурагт бүр машины тоормс хүртэл ажиллах байна. Тийхүү автобустайгаа явж исэн шилтэй багш маань насал тардаг юм да. Америк, Япон, Орос 3 нэгэн зэрэг цөмийн зэвсэг шиг пужаа харавчиж. Тэр тесрэлт нь агаар мандал дээр өндөр соронзон импульс үүсгэж хамаг л электрон төхөөрөмжүүд ажиллахаа байсан юм байна. Ингээд дэлхий жинхэнэ утгаараа харанхуй татлаа. Тог цахилгаан байхгүй болсноос болж хамгаалтын хамаг төхөөрөмж ажиллахаа байжээ. Үүнээс болж Цундеригийн гэрлөө баахан зомби орж ирээд алаан болно. Хэдий манай хэд сайн толдож байсан ч зомбинуудад эцэс төгсгөл гэж байсангүй. Эцэст нь Цундеригийн аав зомбинуудыг сэт зөхөж гарахаар шийдэж октоо уулзсан хэдэд маань даатгадаг. Уг нь Цундерий үгүй эндээ үлдээ гэж эсэрхүүцсэн ч болсонгүй. Ээж нь шууд л түүнийг алгатаад нөхцөл байдлыг битгий бүр хэцүү болго гин. Ашгүй засварчин ч машин засаад ажилдаг болгосон байдаг. Ийхүү Цундерий маань эцэг ихтэй хайртай шүү гэж хэлжээд өнөө хэдтэйгээ машин цугаад явна да. Тэднийг явсны дараа ч эцэг их нь санаа амар сөрөг тогтолгоо хийж бүх чадлаараа толдсон байдаг юм. Гэхдээ амьд эсхийг мэдэхгүй л л да. Уртаач манай хэд эхлээд Рейн аав Такашигийн гэр бүлийг эргэжээд эмчийн найзыг болохоор шийднэ. Хэдий зам-замынуудаар дүүрсэн байсан ч хинч айд сандарч готэрсэнгүй. Шинэ эхлэлийн зөв ихтгэлтэй явлаа. Эцэст нь тэд хамтдаа л байвал бүхий л сайд бэрхшээлийг дамтуулж чадах үз. Надад л нэг огт таалагдсан байх. Дөрөвдөө сайн тал байгаа л да. Гэтэл надад Такаши уураа захирч чаддгүй. Төрүүлээд эмэгтэй хүнийг алгаддаг. Эмэгтэйчүүд донд иргэдэг шалга гар шиг санагдсан. Рейн харин найз залуугаанаас орсны маргааш нь шууд өөр залуутай сэтгэнсэн. Ашигч балиар. Сайко жаах сайко. Мэргэн буучил хамгийн гайгүй юм да. Гэхдээ хүн болгоны харах өнцөг өөрлөлтөө. Энэ бол миний л харах өнцөг байлаа. Энэ анийн дуртай 10-аас 10 гэх хүнч байгаа бах. Ямар ч тач зохиолч нь 17 онд нас орсон болохоор дахиад үргэлжлэл гарахгүй. Ингээд дараагийн имжлэг хүртэл бай бай. Манай гол дүр Шимура гэх бөгөөд сургууль дээр байнга л дээрсгүүлдэг. Ээж нь хүнд өвчтөй болохоор эмнэлэгт байнга явцдаг. Ер нь хэцүүхэн амьдралтай нэгэн. Ийм байдалтайгаас хэрхэн өөрөөсөө илүү хүчтэй хүмүүсийг тулаанд ялж түүнийгээ бичлэг болгон оруулаад амьдралаа өөрчилж байгаа тухай гарна. Энэ удаад та нарт viral hit буюу солонгостой хэрхэн тулдах вэ гэсэн нэр бүхий вебтүүний аним болгон гарах зөвлөрийг яриад өгье. Бас нэрэн вебтүүнээс зарим дөрүүдийн нэр өөрчлөгдсөн учраас вебтүүнийг нь уншиж байсан хүмүүс байвал битгий хараа. Лайв хийж байгаа халзаакийг Хамакен гэдгээ. Өөрийн YouTube сувг нь 700,000 дагагчтай болсноо тэмдэглээд лайв хийж байгаа нь. Энэ үеэр Хамакен үзэгчдтэйгээ өөрийн ангийн Руми гэх охиныг танилцуулж түүнийг шинээр сурагчдад зориулсан мейкапын тухай YouTube сувг нээсэн гэдгийг хэлдэг. Руми лайвд зориулаад модель болгон нэг сурагчаа бодсноо хэлээд манай гол дүр болох Шимураг харуулна. Энэ одоо мейкап гэж хэлэхэд ер нь л жоох хэцүү юм те. Бусад ангийнхан юу болоод байгааг сонирхон харцгаана. Хамакен Шимураг инээ гэж сүрдүүлээд үзэгчд дундаасаа нэгтэн компьютер бэлэглэнэ гэж хэллээ. Шимура түүний хотлон хэлж байгааг мэдэж байсан ч юу ч хийж чаддаггүй. Жирэл нэмсэглэн. Лайв тусаж Шимура угаалгын өрөөнд нүрний будгаа арилгах гээд үл өвцөнгээ хичээлдээ улаан нойл. Тэрэн дээрээ бас дээрлэх үү. Түн шиг яаж 700,000 дагагчтай. Бас Руми гэх охин гадаад үзмжээсээ болж шууд л 5,000 дагагчтай болж байхад өөрт нь хийж чадах зүйл байхгүй тутран уйлж өхийг хүсэж байгаа ч ээжигээ бодоод чадахгүйг ойлгон тэглээ засаад анги руугаа явна. Анги руугаа орж ирэхэд нь Канаго гэх гар шууд л ирээд өшгөлж аваад зодож эхлэв. Тэр бол Хамакены зураглагч бөгөөд өөрөө ойлгох
Гэхдээ зодтолдож чаддаггүй ч Хамакены нэрийг бариад хүссэн хүнээ дээрлэхдэг арч цаагуугаар. Яг энэ үеэр Шүми саяны бичлэгээр 30,000 yen олсноо Хамакен дэлгэхэд Шимура Канагийн хоёр Newtube сувг эхлүүлдэг юм билүү гэж бодов. Гэхдээ Шимурад хийж чадах юм байхгүй учраас энэ бодлоо орхиход Канаго Хамакен дээр очиод яаж Newtube сувг эхлүүлдэг гэж асуухад насанд хүрээгүй бол мөнгө олж чадахгүй учраас том хүний данс хэрэгтэй хэлнэ. Харин Канаго өмнө нь ээж аавынхаа данснаас мөнгө авч байгаад баригдсан болохоор дансыг нь хэрэгжилж чадахгүй гэж хэлэн Шимура дээр очиод танай ээж чи амьд байгаа юу? Хэрвээ амьд байгаа бол банкныхаа дансыг хэрэглүүлчих гэж хэлнэ. Энэ асуултыг сонссон Хамакен инээж наадах чи одоо ямар гэж асуулт вэ? Чи ядаж ээж чи арай л хүчгийг байна уу гэж асуугач гэж инээж гарлаа. Энэ үед Шимурагийн урд дээд зэрэгтэй хурж бүгдийг нь болгож өгөхийг хүсэж байсан ч өөрийнхөө тэгж чадах хүчийг мэдэх ба хэрвээ тэр гэмтчихвэл ямар ч мөнгө олж чадахгүй болж ээжд нь өөрөөс нь өөр санаа тавих хүн байхгүйг санан уураад төвчнө. Үүний дараа Шимура ээжигээ ирэхээр очино. Ээжийнхээ биеийн хэр байгааг асуухад ээж нь биеийн сайн байгаа эмнэлгээс гарсан ч болохоор гэж хариулсан. Шимура ээжийнхээ худлаа ярьж байгааг мэдэж байлаа. Ээж нь түүний нүүрэн дээрх шархнуудыг хараад чи зодон хийгээ юу гэж асуухад би юу гэж зодон хийх вэ гэж хариулсан. Шимура ч гэсэн хөдөлж байлаа. Дараа нь тэр ээжийнхээ эмнэлгийн өдрийн төлбөрийг төлөнгөө өглөөнөөс орой хүртэл цагийн ажил хийж байж арай гэж 7 хоногт 30,000 yen алдаг байхад хэдэн дээрлэхүйн өмнөд тэр мөнгийг нь зүгээр л нэг цайны цагаар олж байгаад нь дургүй хөрөн бодно. Гэхдээ түүний амьдрал дах гэрэл гэгээ болсон нэгэн байлаа. Тэр нь түүнтэй хамт ажилладаг манай хүний краш Асамия Кахо. Кахо Шимурагаас Укрима хаанагааг асуухад манай хүн ичэнгүүрэн барин хариулаад түүнтэй ярьсандаа баярлсан. Энэ үеэр нөгөө халзааг Хамакен чинь зурглаач Канаготой цуглаа юу хийгээд ороод ирэв. Өнөөдөр Вактоналдын дагинтай уулзахаар ирлээ гэж хэлээд хамгийн том бүрийг нь 30 секундэд хийж өгч чадахгүй бол би дугаарыг чинь аавъя. Дараа нь уулзахдаа копигоор тайлхий гэж мэгээд үүний даварцсан. Яг энэ үед харин Шимура хөлсөндөө баригдчихсан юмтай. Нөгөө бүрийг нь 20 секундэд хийгээд авчрах ба үйлчлүүлэгчдэд төвөг удаад байгаа тул гарнаа гэж хэлээд нүрээ ном буцлаа. Бусад ажилчид түүнийг магтсанч маргааш сургууль дээр очиод задуулах байхтаа гэж санаа зовн. Үүнийг хийсэн ч хинч түүнд сайхан хандахгүй хэмээн бодож байлаа. Харин өнөөх хэцүү байдалд орсон байсан Кахо ч Шимура руу гайхширсан харцаар харан зогссон. Орой бол Шимурагийн гэрт Канаго Newtube сувгаа нээчихсэн лайв хийж байлаа. Шимура Канагод өгөх гомин чанаж байхдаа өөрийнх нь компьютер ээжийнхэн дансыг ашиглаад амархан мөнгө олж байгаад нь өөрийнхөө гэрт хүртэл дээрлэхүүлж байгаадаа уурн хүрээд шүсээ гоминд нь олж ирэх. Энэ үед Канагод 30 кг хийвэл 30,000 yen өгнө гэсэн үзэгчийн чат ирэхэд баярлан тоглож эхэлнэ. Шимура гоминг нөхөр алхаж байх зураа мөнгнөөсөө хуваалцахыг асуудаг юм билүү гэж бодон алхаж байгаад залхууранд хөлн орооцолтон компьютерийн залхуурыг салгаж Канагогийн нүүрэн дээр халуун гомин асгаадах нь. Үүнд нь урлан Канаго түүнийг зодож эхэлтэхэд Шимура санаандгүй юм болчихлоо гэж уучлахгүйсээр байсан ч Канаго тоосонгүй мөнгөийг нь төлөхийг шаардаж бүр цаашлаа чамаас олж ээж чинь хор тавтартай байгаа юм гэж хэлснээр Шимурагийн төсвөр алдарч Канагогийн нүүрлөг кимчи шидэд шууд зохиод ав. Энэ нь Шимурагийн анх удаа хүн зохисон үе байлаа. Канаго бутаад зохин тэр хоёр зодтолдож эхлэв. Шимура кимчи аваад харин Канаго төмөрс аваад хоорондоо зохилцож гарав. Гэхдээ тэр хоёр камер унтраагүй хүн болгон тэднийг үдэж байсныг мэдсэнгүй. Хэсэг хугацааны дараа Шимура өөрийнхөө болонд хөхнөд болчихсон. Гэр нь хөглөвчихсөн. Янзлахад бас л мөнгө хэрэг болно гэж бодон эм орчихсон суужээ. Маргаашнаас амьдрал нь яаж өөрчлөлтийг мэдлгүйгээр ядарчнаасаа болоод унтахаар хөвтгтэй тогны мөнгөндөө санаа зовн компьютерийн залхуурыг унтраалаа. Өглөө болж утсан дуурахад автал Канаго уурлан өчтөрийн лайв бичлэгийг яг одоо устгах гэж шаарлав. Шимурагийн гэрт ирэх гэсэн боловч бүх байшин ижлэгээ харагдаад олж чадахгүй байна гэж хэлнэ. Шимура өчигдөр залхуур санаандгүй салгахад лайвын зогссон гэж бодсон ба гэнэт тэр салгасан залхуур нь процессорх биш дэлгэцнийх байсныг андаарав. Канаго уйлгнам тэний зодтолдож байгаа бичлэгийг баахан хүн үзчихсэн. Хүмүүсийн инээдмийн бай болчихлоо гэхэд Шимура би бичлэгийг оруулаагүй штэ гэж хариулахад Канаго лайв хийж байгаад компьютер онтруул бичлэг нь автоматар барьжтыг тайлбарлана. Шимура Newtube руу ортол бичлэг нь жинхнээсээ орчихсон 10 сая хүн үзсэн байлаа. Энэ нь түүнийг сургуультаа дээрлэхүүлдгээс шууд л интернет дээрлэхүүлдэг болсон сэтгэлээр унсан ч 1000 үзэл тутамд 100 yen олдог тухайд нэгэн сэтгэлийг уншснаар бодоод үзтэл энэ бичлэгээс олох мөнгө нь 1 сая yen байгааг анзаарав. Харин энэ үед сургууль дээр нь хүн бүр бичлэгийг нь үзэн инээлдэж байлаа. Канаго ангид орж ирэхэд бүгд түүнийг яжлан харахад энэ нь дург утсан Канаго нэрээс сэргээхээр ангийнхаа бүдүүнээ дээр очиод дагдтаад авна. Гэтэл нөгөө хүн шууд л Канагог шанаадаж аваад нүдэж гарав. Канаго тусламж хүссэн харцаар Хамакен руу харахад өөдөөс нь яжтай наргагүй нэж байлаа. Яг энэ үед Шимура ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг төлөхөөр эмнэлэг дээр ирсэн байх ба өнөөдрийн төлбөр энгийн үеийнхээс 4 дахин үнэтэй байсан ч манай хүн их хэмжээний мөнгөтэй болох гэж байгаагаа санаад шууд л төлж орхив. Эмнэлгийн гадаа үзэлтэй шалгаад баярлаа зогсож байтал шууд л нэг гар орж ирээд зохиод авахын дэр. Мэдээд зогсон хүн нь Канаго байх ба бичлэгийг нь устгаагүй чи ядаж мөнгөнийхөө талыг үг гэж замдахад сурамгай болсон Шимура салтын донд нөшгөлөөд авлаа. Тэгэд тэр хоёр зодтолдож эхлэв. Зодон дуусны дараа тэр хоёр цуг сууж байх ба Шимура чамд түүч мөнгө өгөхгүй гэж хэлэхэд Канаго төрөний зодоныг нууцаар бичснээ үзүүлж өөрийн чадварыг гайхуулад хэрвээ надтай хамтруул чамайг Newtube-ийн од болгож маш их мөнгө олж өгье.
Чи бичлэг хийж яаж янзлах, эдгээх талаараа юу ч мэдэхгүй бидтэй. Хамакеныг од олгож өгсөн би чамайг мөнгөтэй болгоод өгье гэж санал тавилаа. Тэгээд Шимурад орлогын 10%, өөртөө 90% гэхэд Шимура дунд руу гаргаад явах гэтэл сандарсан Канаго Шимурад 90%, өөртөө 10% хэмээн хэлэхэд Шимура төвшөөрөв. Тэдний бичлэгний сэдвүүд хулгайнуудыг болгож тавьж байгаа тухай байх болно гэж Канаго хэлснээр энэхүү ангид болсон. Хамакен анги дээр лайв хийж байх ба үндэ Шимура Канаго хоёрыг оролцуулж тэдний их үзэлт авсан додооны бичлэгийг ашиглаж хандлт авах гэж байгаагаар 2 дугаар анги эхэлнэ. Хамакен тэднийг хэлснийхэн дагуу үзэгчдэд мэдлэгийг сурталчилахад тэд өөрсдөө дээрлэхүүлдэг хүүхдүүд байна гэж танилцуулав. Гэхдээ манай хоёрт гаргасан төлөвлөгөө байлаа. Канаго төлөвлөгөөг эхлүүлэхийг Шимурад сануулхад Шимура арай бэлэн болоогүй байгаа тул төр хүлээхийг хүсв. Энэ үед Хамакен үзэгчдэдээ өнөөх л худлаа ярьдгаараа өнөг компьютер өгнө гэж хэлэхдээ зэрэгцэн Шимура шууд наадах ч худлаа ярьж байгаа. Ингэж хэл дандаа залилан хийдэг. Камерны өмнө сайн хүн болж үжилж байна. Үндэ наачих чинь намайг байнга зоддог гэд биенээр сорнуудаа лайвын өмнө харуулна. Мөн Хамаканы хийсэн бүх зүйлсийг өөрийн сувг дээр оруулна хэмээн хэллээ. Шимура угийн л задуулгаас хойш ядаж мөнгө олъё гэж бодно. Нууцлаг охин тэднийг хараад байдгийг зүйл гэж бодоод явах гэж байтал. Хүүхдүүд Шимураг нэг л өөрөөгөө хэлэхэд тэрээр гайхан харахаар үлдэв. Канаго Хамаканы ууралтан царайг хараад үзэгчдийг нь өөрийн сувг руу татаж хандлт авах төлөвлөгөө нь яг сайхан бүтэж байгаад баярлан инээж байлаа. Гэхдээ байдал өөрөөр эргэж Хамаканы утас унтарснаас болоод лайв зогссон гэдгийг хэлэн Шимураг алгатаж гарна. Азар Канаго нууцаар лайв хийж байх ба 33 мянган хүн Хамаканы өнөн төрхийг харж манай хоёрын сувгийг дагацгааж эхлэв. Канаго Шимураг чи бол шоуны од. Чи үргэлж задуулдаг шиг задуулснаар хоёулаа мөнгө олж чадна гэж дотроо бодно. Харин энэ үед Шимура ингэж задуулсан ч их мөнгө олж чадах болов. Хүмүүсийн харахыг хүсэж байгаа зүйл нь дээлхүүлдэг зурагч дээлхдэг хүнийхээ өдөөс цөрхийг л харахыг хүсэх байх гэж бодон хөрөл даван зогсов. Энэ нь Хамаканы уурыг хүргэж айхтар шивээс дээр гаргаад ирнэ. Шимура хэсэгхэн зөрөг орсон байсан ч Хамакен өөрөөс нь том болохыг анзаарч хоёулаа ижил хасах ангийн зурагчд байтал нэг нь ийм том бас болчихлаг. Өөрөө харин журийн амьтан гих ялгааг ухаан уучлалт гуйх тухай бодсон ч Хамакен түүнийг өдөж чи ийм байгаа болохоор лээж чи хорт авдартай байгаа юм гэж хэлэн Шимурагийн өөрийг хүргэснээр Шимура түүнлөө дайрав. Үүнд нь бүгд очирдсан ч Шимура түүнийг жоохон ч хөдөлгөөгүй зүгээр л очиод наалдчихсан. Лайвын чатан дах бүх үзэгчдэд инээлтэн. Бүх зүйл суулмд ордож Хамакен Шимураг хэмхнүүдэд ээжийнх нь хажуу орон дээр эмнэлэг твтүүлнэ гэж хэлв. Тэгээд шууд Шимураг аваад биеэрийн шалан дээр саваад хаяхад бүгд Шимураг шоолон инээлтэн. Шимура зодоонд биеийн ямар чухал үүрэгтэйг ойлгож түүний додолцсон хүн нь Канаго байсан ба одоогийн байдлыг тэр үедээ харилцуулбал бүгдийн тоглоом шиг санагдана. Шимура ингээд дууссан байлгүй гэж бодоод хэвтэж байтал Хамакен түүнийг нэмэт зодохоор зохих гэж байхад ангид байн удаж байдаг нэгэн сурагч чимээгээ намсахыг хэлнэ. Хамакен урлан гэртээ харж унтаач чи гэж хэлтэл өнөөх сурагч түнлөө харахад Хамакен өмнөдөө тусах шахна. Энэ сурагчийг Оги гэх бөгөөд тэрээр холбог тулааны залууд Оги унтлаа дахиж битгий сэргээрэй гэж хэлэхэд Хамакен заа гэж хэлээд ангиас гарав. Канаго Шимураг тулаанд ялгцсан ч саяны хийсэн зүйлсэнд ажгүй байлаа. Пенэттэй ч болцглоо гэж бодно. Оройн Хамакен хараад уцаа асаахад жихэн төрөгчийн нийл боллоо гэсэн мессежүүд маш ихээр ирсэн байлаа. Энэ үед Шимура өөрийгөө дог өдргээд бодчихсон. Маялаж үзэлтэн ч өссөнд баярлна. Дараах нь Хамакен стрим хийж маш том алдаа гаргалаа гэд үзэгчдээс уучлалт гуйж байхч камер унтарсан гэж бодоод хүмүүсийг бол ингээд л аргалцах нь муусан тэнэгүүд гэж хэлснэг нь үзэгчдэд нь сонсчихно. Энэ нь байдлыг л улмалд ордуулж хүмүүс түүний болохай болон тавилттай бичлэгүүдийг дэлгэж түүний үзэгчдэд хурдцтай багасна. Хамакен хүмүүс тогтхоо болж харин манай Шимурагийн сувг амжилт олж эхэлнэ. Канаго тэдний сувгийн гол сэдв нь одооноос тулааны тухай байх болно. Гэхдээ хамгийн гол асуудал нь бичлэгний уртын асуудал. Мөнгө олох нь үдэлтийн тооноор биш гарах зурцлаанаас хамаардаг тул Шимура ядаж 3 минут хэсэг хэрэгтэй ба одоогийн хугацаанд 1 минут байгаа. Тэр өрөөнөө Шимура хэрхэн тулаанд удаан зэсэх тухай хайсан ч нэг хүн олон жилийн туршлага ярьж янз янзын тулааны урлаг хайж үзсэн ч аль нь Шимура тохирсонгүй. Аргаа барсан Шимура хэрхэн тулдах вэ гэдгийг галжилж бичээд адил нэг сувг гарч ирэв. Нэг ч дагагчгүй сувг байсан ч маш олон видео оруулсан байлаа. Нэг бичлэгийг нь үзтэл дахианы багтаа ахгүй. Тулаанд ялах ихний алхам бол сэтгэл хөдлөлөө захирах. Уураа дарж чадахгүй бол нударгаа биш уураас аваад байгаагаас ялгаагүй тул уураа дарж сурахыг хэл. Ринг сэргээрээ өсөлтөгч чинь уурандаа тахирагдаж байвал үрд чинь ашигтай. Дахиад толгойд дараа нь хэрхэн өвдөлтгүйгээр зохиулах аргыг зааж өгсөн ч Шимурад энэ хитрхи ингээд санагдаж байсан тул үзэлт авахын төлөө худлаа бичлэг байна гэж бодоод унтав. Маргааш өглөө Шимура ажилласаа гарах хүсэлтэй байгаагаа хэлв. Учир нь энд ажиллаач ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг олж чадахгүй. Эмэгтэй ажилчид түүнийг ажлаасаа гарах тухай ярилцахад Кахо сонсов. Менежер нь Шимураг муулж өөрөө сувг нээдэг ч юм уу гэхэд Шимура ууртайгаар түнлөө харав. Энэ үед Кахо гарч ирээд түүнийг Хамакены жинхэнэ төрхийг илчилсэнд баярлснаа хэлээд цуг ажиллагаа болох юм чинь дугаараа солилцъя гэхэд бүгд гайхаж манай Шимура дугаараа солилцоод тэр хоёр хичээлийн цагаар ч чадалж эхлэв. Шимура түүнийг өөрийг нь ашиглах гэж байна гэж бодсон ч тэр нь хамаагүй. Өөрийнх нь бүх мөнгийг ав гэж бичгэд Кахо түүнийг хөвгөлтэй зүйл ярих юмаа гэж ийнэ. Энэ үед Канаго гинт гулж орж ирээд 100 мянган дагагчтай сувгтай болох юмраа өөр ингэж 2хан бичлэгээр 100 мянга хүрсэн хүн авар гэдгийг хэлээд түүний хэрхэн тулаанд 3 минут хэсэг харгаа олсон уу гэхэд Шимура олоогүй гэж хариулна. Канаго чи одоо алдартай байгаа ч алдар нэр гэдэг үргэлж сайн зүйл төгтөлдөггүйг хэлв.
Энэ үед рүүмээ тэднээс цуг лайв хийхийг асуухад Шимура зөвшөөрөх гэж байсан ч тэдэн с ижигтэй байсан тул учрыг нь асуухад Румигийн үзэгчид Шимураг харахыг хүссэн тул хэмэв. Руми Шимураг өтгөд Шимура Канагоос яах тухай асуусан артаар харав. Канагоч нэг найстай чинь цуг давхар болцоонд явбал яах вэ болох юм гэж мэв. Тэгсэн чинь энэ үед Хамакийн уурандаа баригдчихсан юмтай. Цугийг сүрүүлсэн дуурлан орж ирээд Шимураг зогхоход Шимура уурандаа тэрхэгцэн өрсөлдөгчөөсөө амархан болтож чадаж байлаа. Шимурагийн толгоонд дахин толгойтын хэлсэн зүйл орж ирэхэд тэрээр дараагийн алхам болох өвдөхгүйгээр зохиулахыг туршихаар шийдэв. Тэгсэн чинь Канаго бичлэг хийж байгааг хайснаар Хамакийн зохио болж гарч ирлээ. Канаго айсан байсан ч чи надад өртөө боллоо шүү гэхэд Шимура дахин толгойтын хэлсэн бүхэн үнэн байгаад гайхаж түүнийг яг хэн болохыг гайхна. Дараахан Шимура Канаготой уулзгаар болсон ч Канаго хоцорч Шимураг хүлээнгээ зодооны тухай сувг ямар төвөгтэй болохыг бодно. Үүндээ шийдэл хайхаа оронд уцаа гаргаж ирээд Кахотой чадлав. Кахо чадлж байгаад хинэгэнтэй чадлтнаас илүү хоолойг нь сонсох туртай гэлэхэд Шимура надад чадлах дургу байгаа мэдрээ төлдөрөөд тэгсэн чинь нөгөө Кахо нь үнэндээ түүнтэй уцаар ярихыг хүснээ хэлнэ. Шимура залах гэж байхад нь хоёр хас хурж ирээд түүний пенүүд шүү хэрхэн мөнгө олцсон гэж асуухад Шимура пенүүд бас ийм эвгүй гарууд байдаг байх нэ гэж бодно. Яг үнэндээ нөгөө хоёр нь Шимураг дээрэмдэх гэж байхan дээр Канаго түүнийг аврахаар ирсэн ч шууд л цодулчихна. Залуун Шимурагийн утсыг аваад YouTube бичлэгээ сайн хийгээд бид хоёрт дээрэмдүүлээрэ гэд яваад өгнө. Шимура над утсан дээр чинь Кахагийн дугаар байгаа. Миний утасны оронд Канагогийн утсыг ав. Энийг цоошин дагуур шүүлгэн. Шимура цагдаа дуудаж утсаа авъя гэхэд Канаго лайв хийж байгаа ба саяны хоёрын хавьд алдартай босоод хэрэв тэднийг болгоод өгвөл дажгүй хандлтаа авна гэж хэллээ. Шимура хэсэг бодож байгаад цугдаа тавтай морил хэмээн хэлв. Одоо харин Шимура уцаа буцааж авахар хосууд яраас караке орсноор энэхүү анги эхэлнэ. Шимура орж ирээд дахиад бүх шимжлэгийг толгоондоо бодно. Өрсөлдөгчийн хөө байн ашигладаг гарыг тодорхойл. Энэ залуу микрофоноо баруун гартаа барьж байгаа учраас баруун гараа ашигладаг гэдгийг Шимура мэднэ. Баруун гараа ашигладаг өрсөлдөгчийн хөө зүүн талд нь зогс. Тэгснээр өрсөлдөгч чинь нудрага дээш өргөхөд илүү амар болно. Шимура энэ залууд угаасаа зөвхөлх нь бат болохоор ядаж дахиад багшийн заасныг туршихаар шийднэ. Бултаж чадахгүй байсан ч өрсөлдөгчийнхээ хөдөлгөөнийг багахан л харж чадвал хариу үйлдэл гаргаж амжина. Шимура түүний цохилтыг ирж байгааг харж өвдөлт мэдрэхгүйгээр цохиулах аргыг ашиглав. Шимура тийм ч их өвдөлт мэдэрсэнгүй. Дахиад багш үргэлжлүүлэн тайлбарлана. Цохилт байгаа онох үедээ хамгийн хүчтэй байдаг бөгөөд хэрвээ цохилж байгаа хүн цохилтыг хамгийн хүчтэй болохоос өмнө урагшлаад оногдвол тийм ч хүчтэй байхгүй. Дахиад багш бас эрүүгээ доошлуулж тухандаа цохиулвал өвдөлт бага байдгийг заажээ. Шимура сүртэй өвдөөгүйд нь гайхширч байсан ч дараа нь юу хийхээ мэдэхгүй байлаа. Дээрэмчин Шимураг мазохист юм уу хайшаа энэ гэж хэлээд үргэлжлүүлэн зохив. Энэ үед Шимура бултаж амжихгүй болсноо ойлгоно. Азар дахиад багшийн дахин нэг заавар толгоонд нь орж ирнэ. Энгийн хүн бүх цохилтоос болдох хэцүүч түүний адилаар энгийн хүн бүх цохилтоо онох нь бас хэцүү. Байнгын хөдөлж байгаа хүнийг энгийн хүн зохиж чаддаггүй юм гинэ. Тэгээд л манай Шимура чинь бокс чинь шиг хоёр тишээ найгаж гарна. Өрсөлдөгчөөсөө байнга л болтоод байвал өрсөлдөгч чинь улам урлаж улам л хаашаас зохиж эхэлнэ. Бас л дахиад багшийн зааврын дагуу. Гэсэн ч заримдаа өрсөлдөгч чинь цохилтоо онсон ч өвдөлтгүй зохиулах аргаар аргалж болно. Энэ бүхнийг хийж чадвал чи цаашаа тулаанаас айхааргүй болно гэж дахиад багш хэлнэ. Энэ ч үнэн байж манай Шимура чинь улмал зориг ороод миний утсыг өг би Кахотой чадлах ёстой гэж чарлаатгана. Нөгөө залуу нь харин Кахо гэж хин юм бэ гэж тавж эхэлнэ. Шимура өргөжлүүлэн дахиад багшийн хичээлийн дагуу цохилтуудыг нь хүлээж авч байлаа. Харин энэ нь бусдад бол зүгээр л Шимура хаад балбуулж байгаа юм шиг л харагдана. Дээрэмчин Шимураг яагаад цохилтоос нь болохгүй байгааг гайхна. Лайвын чат бол Шимураг дэмжиж боо юм болж байдаг. Шимураг өвдөлтгүй цохиулахаас өөр арга мэдрэхгүй тул дахиад багшийн бусад видеог үздэг байжгээд хандсан. Канаго хажуунаас нь харж байгаа. Энэ нэг л муу харагдаад байгаад санаа зовж байлаа. Учир нь зодоо дэлхийн удаан үргэлжлүүлж нэг ядраагаад ачмаар үзэгчд уйдаад гарч байлаа. Бичлэг нь урт байгаа сайн бас хэтэрхий урт байвал дундаас нь үзэгчтэй алдах аюултай тул зодооныг зогсоодох юм билүү гэд бодно. Энэ үед нэгэн үзэгчийн чатыг Канаго харав. Тэр